За намайг даваад орж өгөхтэй Хотгон мөх гэдэг одоо 19 настай. Тэгээд Төвсгөл аймгийн Тариалан сумд төрж өссөн. Тэгээд ер нь багасаа ер нь дуу хөгжим талтай сонирхолтой байсан байхгүй юу. Тэгээд ер нь анх шүлэг бичдэг байсан их хвчлээ. Тэгээд шүлэг бичдэг байж жаад нэг сүүлдээ хөгжимтэй ингэж ойртоод ирсэн. Тэгэл дууны үг бичигсэн нэг тийм бодол төрөөл. Тэгээд 7-8 дугаар ангиас хойш дууны үг бичсэн юм. Ай сонсож байгаад ингээд YouTube-ээс ингээд битнүүд татчаавал тэгэл хичээл дээр эсвэл хичээлийн буцаа гарч юм ингээд дандаа ингээд дууны үг бичдэг байсан хэрэг. Тэгэд одоо хийж байгаа дууны үед гэх юм бол амар чанар муутай. Яг ингээд олон төрсөн дуунууд гэж ихээр ихэнх нь гар утсан дээр бичсэн хоолоонууд байдаг байхгүй. Яг яагаад гэвэл би энд ажил хийж байхдаа биш хөвсгөлд гэртээ байхдаа хамаагүй тухтай байдаг. Тэгээд ингээд утсан дээр бичсэн хоолоогоо шууд тасчаад тахгүй хүний сэтгэл хөдлөл байдаг штэ. Тэгээд 247 дахь клуб гэдэг дуу бол яг тийм л байсан. Цагаан сараар хөвсгөлд гэртээ очсон байж байгаа. Тэгэл нэг ай сонсчаал за энэ дээр нэг үг бичээ гээл утсан дээр хоолоогоо бичээд өргөцсөн байж байгаа. 3 сарын 2-нд 3-нд юм байна. Нэг найзтайгаа уулзчаад цацгууд цацгээл цацсан. Тэгээд нэг хэсэг чимэг байж байгаа сүүлийн үед ингээл баг-багаар ингээл хандлтан ингээд өсөөдсөн байхгүй. Тэгэл ингээд хүүхдүүд cover хийгээл сар гарan болж байгаа. Тэгсэн YouTube дээр 950 мянган хандлт авсан байгаа байхгүй одоо. Тэгээд Dual Z гэдэг одоо продакшнаас холбогдоод за ингээд чиний дуун дээр ингээд клип хийгээд өгөө. Олон хүн төрж байгаа юм чи бас хүнд үзэгчтэй юм байвал зүгээр болов гэд. Тэгээд одоо дүрсээ авч ирсэн. Ер нь өнөөдөр монтажныхын ажил дуусж байгаа. Тэгээд маргааш юм өнөөдрөөс одоо цацах бодолтой байгаа. Ер нь бол ойрын хугацаанд одоо яг халуун дээр нь л гэсэн. Хоолоогоо дахиж аваад энэ дээрээ өөрчлөлт хийгээд шинжлээд ер нь цацахд бэлэн болсон байна. Одоо YouTube хуудсан дээр бол 6 дуу байгаа хаа. Тэгээд цацчаад устгасан нэг 20-од дуу байгаа. Бэлэн бус цацаагүй над одоо нэг 30-аад дуу байгаа хаа. Ер нь бол одоо 247 дахь клубын видео клипийг цацчаад тэгээд ардаас нь ингээд нэг цомог шууд цацчих юм уу гэсэн бодолтой байгаа. Би хөвсгөлд политехник коллежид сантехникч мэргэжлэр төгссөн байхгүй. Одоо болохоор яг ингээд өөрөө шинэ студ байгуулад ингээд дуугаа ингээд чанартай хийгээд явъя гэсэн бодолтой ингээд ганц нэг найз дүнэртэйгээ нийлээд ингээд студ байгуулад тэгээд явж байгаа. Одоо яг онцлог хүн бол манай Ган Эрдэнэ гэдэг дүү байгаа. Бас дуу хийдэг. Одоо 14-тэй. Тэгээд яг артист нэр нөх юм бол Лилбой гэдэг. Маа тэр дүү болохоор одоо ингээд миний хоолой бичлэг, микс, мастер бүх юмыг хариуцж хийж байгаа. Би 20 оноос, 19 оноос ингээд Facebook дээр видео оруулдаг байсан юм. Ингээд одоо ингээд дуулж байгаа, өглөж байгаа бичлэгээ. Тэгээд тэр үед болохоор нэг тийгж олон хүнд хүрдэг байсан юм. Яг нэг 100 реакшнтай нэг тиймэрхүү л дээдлэн 21 оны 12 сараас хойш ингээд YouTube хаяг нээгээд тэгээд тэр дээрээ дуунуудаа тасч эхэлсэн байхгүй. Одоо миний их яг YouTube дээр татсан байгаа дуунууд их нь copyrighted дуунууд байгаа. Одоо яг ингээд дүүтэйгээ ярилцсан байгаа. Тэгээд айнуудаа бүгдийг нь хөдөлж аваад тэгээд ер нь copyright болгоно гэсэн үг. Тэгээд сүүлийнхээ одоо 247 дахь клубын айнаас ингээд YouTube явахгүй. Тэгээд тэрийг ингээд худалдаж аваад тэгээд ингээд бүрийн хэмжээний одоо зохиогч хэрэгтэй бүтээл болгож байгаа гэсэн. Одоо миний яг дараагийн төлөвлөгөө гэх юм бол Jersey Club гэдэг дурсгал байгаа. Ер нь клуб маягийн хөгжим. Гэтэ Монголд орж ирэг байгаа. Тэр хөгжим дээр одоо ингээд дуунуудаа хийгээд тэр нь хүмүүст таниулна даа л гэж бодож байна.